өөр газар болчихлоо. Мөнгөн зэвэрөө гэсэн. Жүнг гэдэг чинь хуучин энэ жоохног ажиллаж байсан шиг санагдах юм. Бидний захиалга өгсөн хоолны газар маань бол үнэхээр гоё байсан. Хамгийн гол нь нөгөө ямар ч цагийн баримжаа, цаг гэж юусоо байхгүй байсан учраас бид нар бүр дураараад оргиж дунд чүнгэрэж иргсэн. Хүүхдүүд нь тэнд ч очиж унтаад, би тэнд ч очиж бичлэгээ хийгээд, микрофон барьж дуулж аваад, микрофон барьж хөтөлгөө хийгээл. Тэгээд бүфет хоолтой байсан болохоор бүх юмаа хүснээрээ идэв. Тэ гоё байсан. Би явцсан би одоо нөгөө найран дээр нь байна да. Ордоор юм. Би одоо шоу менежер хийсээр байгаа таарлаа. Гэтэ явахтай 3-4 өдөр юм чинь. Жохо ядаргүй хувьд бол ядарчлаа гэхдээ нэгсэртэй тийм амар бол биш. Би бүр ингээд энэ арын өрөөнд жижигхэн бүр DJ хийгээл хүмүүсийг баясгаал байж. Бүр ихэд гоё юм. Энд бас микрофон бас байна. Сая бүр караоке хэллээ шүү дээ. За бид нар бичлэг хийсэн юм. Энэ бүр яа нэлээд шараатай байна. Өнөөдөр тэг яг нөө хагасаа өдөр биш Монголд ирээд 3 он жоо 4-5 хагасаа гэж өнөөдөр 3 дахь өдөр юм байна шүү дээ. Тэгээд автомашингүй өдөр гээд өглөө бүр нэлээд хэцүү байлаа. Ийш тийшээ алхаал, таксидаал, автобусанд суугаад төвчрээл тэгэж явсаар байгаад өглөө бүр нэлээд хэдэн цагийг бүр яг зам дээр амар хоосон. Юу ч хийж чадлаггүй өргөдөлгүй өнгөрүүлсэн. Одоо Улаанбаатар ихтлгүүрлөө явах гэж байна. Тэгээ би маргааш өглөөний ажил амжуулаад өдөр нь гэрийнхэнтэйгээ хоолнд орчоо тэгээ оройн нугаас явна дөө. Уусаал 3 шөнө 4 өдрийн ажил байсан юм дөө угаас. Гэтэл энэ үнэхээр төвхтэй байна. Бүр амар ядаргаатай байна. Зам хаагаад хамаг ажил алаа хийчих өнөөдөр битүү стресстэй. Ийм үү? Багшаа хаана хоёр нь? Хишгэ өөрөө. Таахгүй юм, завгүй юм те. Ханти энэ одоо өнөөдөр чи ядж байхад нөгөө битүү. Бэчинда битүү хоёроо. Нэг репостс ирэхэд бүк гэдэг чинь нэг энэ тийсээ агаар магаар нэг өдрөө Монголоос ирсэн болохоор нэг тийм яг адилхан тийм гоё. Монголоос ирсэн юм уу? Гоё орчихсон. Чэчүү челленж нэвтрүүлгийн маань хамгийн ихний дугаар яг өнөөдөр цацагдаа. Тэгээ бид нар бөөндөө сууж үзээд тэгээ одоо харихгаа явж байна. Эхний дугаар маань бол үнэхээр гоё болсон байна. Дараагийн дугаар бүр яг яах болоо гэдэг дээр бүр үнэхээр хүлээлт үүсчлээ. Тэгээ маргааш буцаа Солонгос руугаа явъя да. Тэгээс ардны лайк хийж юм шиг ингээд тэгээд чи хөдлөхгүй яаж яхад яг гоё ярьж байгаа юм шиг дүрсгээд энийг иймэрхүү угаасаа ард нь ямар нэг voice-од орчихлоо ямар асуудал байхгүй гэдэг. Окей.